Марс. Мянган жилийн турш хүн төрөлхтөн бидний сонирхлыг татсаар ирсэн тэнгэрийн биет. Улааран үзэгдэх энэ гаригийг эртний ромчууд дайны бурхан Марсын нэрээр нэрлэжээ. Монголчууд бид түүнийг улаан нүдэн гариг эсвэл ангараг хэмээн нэршил заншсан. Сүүлийн үед хамаг олонний анхаарлыг татаад буй энэ гаригтай хамтдаа танилццгаая. Нарны аймгийн маань хамгийн сонирхолтой энэ гаригийн талаарх мэдээллүүдийг ганцхан бичлэгт багтаана гэвэл жаахан хэцүү. Тийм болохоор 3-4 бичлэг тус тусад бэлтгэж хий гэж бодлоо. Эхний бичлэгээр бүгдээрээ ямар ч байсан гаригийнхаа онцлогуудтай танилццгаая. Ангараг гаригийг анх дуранцсан хүн бол мэдээж Галилей байсан. Дараа нь харин 1877 онд Giovanni Schiaparelli хэмээх одоо оронч ангараг гаригийн анхны газрын зургийг гаргав. Хачирхалтай түүний гаргасан зурагт гаригийн гадаргуун дээрх тэгшхэн сувгууд тусгагдж өгсөн байлаа. Үүн дээрээс үндэслээд уг гариг дээр өндөр хөгжсөн соёл иргэншил оршин буйг тэгэд ийм том сувгуудыг барьсан байх нь гэсэн таамаг төрөн гарсан байдаг. Ийхүү хайр гаригийн соёл иргэншил гэдэг ойлголт түүгэнд илэрсэн юм. Ангарагаас ирсэн өндөр соёл иргэншил бүхий харийнхан дэлхийтэй холбоо тогтоосон тухай, дэлхийг зочилсон тухай, дэлхийдээ байлцсан тухай уран зөгнөл зохиолууд борооны дараах мөг шиг түүгэнд илэрчээ. Удалгүй телескопод хөгжигдөө зэрэгцэн уг сувгууд яг үнэндээ оптик алдаа байсан тодорхой болсон ч харийнхны тухай дэлхийгээс өөр газарт амьдрал байгаа боловыг сониуч сан хүмүүсийн сэтгэлгээнд нэгэнт суужсан байлаа. Шинжлэх ухаан ба технологи хөгжигдөө зэрэгцэн хүн төрөлхтөн өөрсдийн асуултандаа хариулт тайсаар сансарлуу тэмүүлж эхлэв. 1960 онд зөвлөлтүүд Марс руу чиглэсэн анхны орлогыг хийсэн ч бүтлгүйдсэн. Харин хамгийн анх Марсад хүрсэн хөлөг бол НАСА-гийн Маринер 4 байлаа. Оросууд сугар гариг руу чиглэсэн хөтөлбөрт илт илүүрхэж байсан бол Америкчууд ангараг гаригийг арай амжилттай судалсан байдаг. Яванда сугар гариг дээрх судалгаанууд уг гаригийн гадаргуун дээр амьд организм моршин тогтнох ямар ч боломжгүй гэдгийг харуулснаар сугар гариг руу чиглэх сонирхолж буурсан хөтөлбөрүүдч багассан. Харин ангараг гаригийн хувьд байдал яг эсрэгээрээ байлаа. Ядчил сугар гаригийг бодвол гадаргуун дээр нь судалгаа хийж болох роботууд удаан хугацаагаар ажиллах боломжтой байв. Иймэрхүү төхөөрөмжүүдийг ангараг гариг руу маш олноор нь амжилттай илгээсэн учраас ерөнхийдөө ангараг гаригийг одоогийн байдлаар роботууд эзэмшиж байна гэж хэлж болно. Эдгээр судалгааны роботуудыг хэрвээ зөвхөн газарсан газраас судалгаа хийдэг бол ландер буюу газардагч. Харин газардагчийн тусламжтайгаар зөөвөрлөгдөж буугаад гадаргуун дээр ийшээ тийшээ хөдлөж тэнүүчлэх боломжтой бол ровер буюу тэнүүлж хисүүж төхөөрөмж гэж ангилдаг. Сүүлд харин зөвхөн гадаргуун дээр биш агаарт бас хөдлөн хийх боломжтой нисдэг тэргийг амжилттай ажиллуулснаар гариг судалгааны төхөөрөмжүүдэд нэг төрөл нэмэгдэж орж ирсэн. Бас тойрог замд нь байрлах хиймэл дагуулуудыг мартаж болохгүй. Эдгээр роботуудын талаар дараа нь тусан дэлгэрэнгүй ярилцах учраас гол сэдвүүгээ буцацгаая. Сүүлийн 50-60 жилийн дотор бид маш олон төрөл зориулалтын судалгааны төхөөрөмжүүдийг ашиглан ангараг гаригийн талаар овоо дөрөв мэдээлэлтэй болоод амжсан. Тэрч бүхэл тун удалгүй ангараг гариг руу хүн илгээнэ гэж зоригтой дуурах хэмжээний түвшинд иржээ. Тэгвэл ангарагын талаар бид одоогийн байдлаар юу мэдэх вэ? Ангараг гариг бол нарны аймгийн дөрөв дэх гариг буюу дотоод гаригуудын эцсийнх нь газардаж болох хөрст гаригуудын сүүлчийн зогсоол билээ. Амьдрал төгөөжтэй бүсийн хүйтэн цагтанд байрладаг учраас жаахан сэрүүхэн, жаахан ч биш, ерөн л сэрүүхэн. Дундаж дулаан нь хасах 60 Цельсийн градус орчим. Бүр хүйтэн газруудаа хасах 150 хүрэх үе бий. Гэхдээ бас зарим газруудаа гайгүй дулаахан. Экватор орчимдоо зуны улиралд нэмэх 20-оос 30 Цельс хүртэл хаалах боломжтой. Харин шөнө нь яг ижилхэн газартаа хасах 40 хүртлээр огцом хүйтэрдэг. Тэгэхээр температурын ялгаа нь маш эрс тэрс гэсэн үг. Мөн үүнээс шалтгаалan хүчтэй шуурга элбэг тохиолдоно. Бүр заримдаа гаригийг тэр чигээр нь хамрагч тохиолдол бий. Температурын ялгаа ийм зөрүүтэй байгаагийн шалтгаан нь юу вэ гэвэл ангараг гаригт нарны дулааныг хадгалахаар хэмжээний нэгт агаар мандал байхгүй. Маш сэрэг агаар мандалтай. Агаарын даралт нь манай дэлхийгээс бараг 100 дахин бага. Мөн энэ өчүүхэн агаар мандлаа хорон бүрт алдсаар байгаа. Яагаад алдаж байгаа вэ гэвэл ангараг гаригт агаар мандлаа нарны шуурганаас хамгаалж дөнгөх соронзон мандал бараг байхгүй. Соронзон мандал нь гаригийн цөм ба гадаргуу хоорондын хөдөлгөөн бас дулааны ялгаанаас үүсдэг гэдгийг бид өмнө нь ярьсан. Харамсалтай нь ангараг гаригийн цөмөн хөрчихсөн учраас соронзон мандал нь дагаад алга болчихсон. Ийхүү агаар мандлаа хамгаалж чадхаа болсон тэрээр нарны шуурганд өртөх болгондоо агаар мандлаас алдаж байдаг. Агаар мандлаа тогтоож дийлэхгүй байгаагийн бас нэг шалтгаан нь гэвэл ангараг гариг арай л жижигхэн бас хөнгөн учраас таталцал нь бага. Марсын хувьд дэлхийгээс 10 дахин хөнгөн, харин эзлэхүүний хувьд 7 дахин жижиг. Диаметрийн хувьд 2 дахин бага. Тэнгэрлэгийн хазайлт нь харин дэлхийтэй бараг ижилхэн. Тойрог замын хувьд нэлээд эллиптик буюу эллипс 100 хэлбэртэй.
Нэг жил нь ойролцоогоор дэлхийн 2 жилдээ тэнцэнэ. Нэг өдөр нь харин дэлхийн өдөртөө маш ойролцоо. 24 цаг 40 минут. Ангараг гариг дээр газрын гадаргаас тэгдэх тоосон цуруудаас шалтгаалan тэнгэр голцоо хүрэн улаан өнгөтэй харагдах бол нар жаргах эсвэл мандах үеэр харин цэнхэр өнгөтэй болдог. Гаригийн гадаргуу нь ийм хүрэн улаан өнгөтэй байгаагийн шалтгаан нь юу вэ гэвэл хөрс чулуулгийг бүрхэх төмрийн оксид буюу бидний мэдэх зэв юм. Ангараг гаригт 2 ширхэг байгалийн дагуул бий. Phobos болон Deimos. Айдас ба аимшиг. Грекийн домогт гардаг Аресийн 2 хүү. Дайны бурхан Арес нь Ромын домогт Марс нэрээр мөнхөрсөн. Үүн дээр нэг сонирхолтой холбоог дурдахад сугар гарагийг бид өмнө ярьсан да. Венус буюу хайрын бурхан гэж байсан. Грекийн домогт Афродита гэж гардаг. Харин Афродита болон Аресийн хүүхдүүд бол Phobos болон Deimos нар юм. Өөрөөр хэлбэл Марс болон Венус эхнэр нөхөр. Харин тэдний хүүхдүүд болох Phobos болон Deimos нар Марсын 2 дагуулна гэсэн үг. Венус мэдээж дагуул байхгүй учраас ерөнхийдөө хүүхдүүд нь аавынхаа хажууд байгаа ч гэх юм уу. Нэг тиймэрхүү. Ангарагийн 2 дагуул болох Phobos болон Deimos нар нь маш жижигхэн учраас бөөрийнхээ хэлбэртэй болох хэмжээний таталцал байхгүй. Тийм болохоор нэг тийм галбиргүй хэлбэртэй. Ангарагийн хажуугаар өнгөрч яваад таталцалт нь баригдаад тойрог замд нь төгжигчсэн солируучиг. Магадгүй жинхнээсээ тэгсэн ч байж болно. Арай биерхүү Phobos нь ангарагтай илүү ойрхон бөгөөд ер нь явандаа ангарагтай нийлэх төлөвтэй. Харин Deimos-ийн хувьд өдөр ирэх тусам ааваасаа холдсоор байгаа. Deimos-ыг ангарагийн гадаргуугаас харах маш хэцүү. Харин Phobos жижигхэн сар шиг харагдана. Өөрөө угаасаа жижигхэн учраас нарны гэрлийг олигтой ойлгож чадахгүй. Хизээ нэгэн цагт хүн төрлөختөн ангараг дээр очиход сарны гэрэл лав болцох боломжгүй гэсэн үг. Тийм болохоор дэлхий дээр байгаадаа баярлж яв. Чигшиг. За тэр ч яах вэ? Марс руу нисэх нь Венус руу нисгээс илүү хэцүүч гэлээ. Нэлээд хэдэн агентлагуудын цөөнгүй тооны судалгааны роботууд, хиймэл дагуулууд Марсад амжилттай хүрч очсон. Тэдгээрийн тусламжтайгаар гаригийн маш наривчлалтай газрын зургийг нь гаргаж, геологийн бүтцийг нь судлаж, гадаргуун дээрээс дарсан зарим дүрсүүд нь олон нийтэд нээлттэй. Миний энэ хэрэгж буй програм бол Google Earth Pro хэмээх програм бөгөөд үүнийг ашиглантаа ангараг гаригаар аялах боломжтой. Гадаргууны энэ өнгөгүй хэсгүүдийг маш өндөр нэгтршилтайгаар дүрсэнд буулгахын тулд өнгөөр ялгах онцлогийг нь идэвхгүй болгосон байна. Голд нь байгаа энэ арай өөр өнгийн зургийг авахдаа харин false color хэмээх техникийг ашигласан бөгөөд үүний тусламжтайгаар хүний нүдний хүлээж авах цахилгаан соронзон спектрээс арай ялгаатай гэрлийг хүлээж авах боломжтой аж. Газар зүйн онцлогийн хувьд ангараг гариг нь манай нарны аймаг дахь хамгийн том галтуулуудыг өөртөө агуулдаг. Одоогоор манай системийн хамгийн өндөр тогтцол бол ангараг гариг дээрх Олимп хэмээх бамбай хэлбэрт галтуул юм. 27 км өндөр энэ уул үнэхээр аврах бөгөөд хажууд нь манай Эверест зүгээр л дов толгойд мэт харагдана. Иймэрхүү бамбай хэлбэрт галтуулууд ангараг гаригт нэлээд хэд бий. Олимп уулын хажууханд Tarsis Mons хэмээх зэрэгцээ 3 авраг унтарсан галтуул бий. Цөм нь идэвхгүйгээс болоод тектоник хөдөлгөөн маш багатай учраас ангараг гаригт уул нурууд цөөхөн. Цөм идэвхтэй байх үеэс үлдсэн тогтцол юу вэ гэвэл Tarsis Mons-ийн зүүхэн талаас нь эхлэх Valles Marineris буюу Маринерийн хөндий хэмээх манай системийн хамгийн том хавцал юм. Марсын газар зүйн онцлогт дэлхийд төстэй өөр юу байдаг вэ гэвэл 2 мөсөн туйл бий. Энэ туйлуудад хуурай мөс буюу хөлдсөн карбон диоксид бий. Бас бидний сайн мэдэх хөлдсөн усч бий. Тийм ээ. Марсад ус бий. Харамсалтай нь Марсын агаарын даралт усыг шингэн төлөвт байлгаж чадах хэмжээний хүчтэй биш учраас мөсөн төлөвт бий ус урсаж чадалгүй шууд уурчдаг. Гэхдээ ангараг гаригт өмнө нь хизээ нэгэн цагт ус шингэн төлөвт оршиж байсны баталгаа олон бий. Одоо ч оршин байгаа мөсөн гол нуурууд, эсвэл ширгээд дуусан гол мөрөн нуурын сав газрууд, урсгал усанд илэгдэж мөлхийсэн хайрах чулуунууд гих мэтчлэн ямар ч байсан ангараг гаригт багагүй хэмжээний ус байсан одоо ч бий. 4 тэрбум жилийн өмнө ангараг гаригийн цөм идэвхтэй байх үед ангараг гаригт соронзон мандал байж, түүнийгээ дагаад агаар мандаламж зузаан гариг өөрийн дулаанаа хадгалах чадамжтай байж. Ийм нөхцлүүд бүрдсэн тохиолдолд ангараг гаригт ус шингэн байдлаар оршин тогтнох боломжтой бүр далай тэнгистэйч байсан гэж байгаа. Бүр сонирхолтой нь ангараг гариг энэ амьдрал өгөөчтэй нөхцөл байдлаа тэрбум жилийн турш хадгалсан байна. Энэ нь дэлхий дээр амьдрал үүсч хөгжснөөс 4-5 дахин урт хугацаа гэсэн үг. Тэгэхээр ангараг гариг дээр ч бас амьдрал үүсч хөгжсөн байх магадлал бий. Магадгүй одоо ч хэрэн микроорганизмын төвшөнд амьдрал байхыг үгүйсэхгүй. Тийм болохоор шинжлэх ухаан эрдэмтэд ангараг гариг руу ингэтлээ хошуураад байгаа юм.
Бүр зарим нь ангараг гаригийг terraform буюу дэлхийжүүлээд тус гаригийг колончлох боломжтой гэж байгаа. Ангараг гаригийн талаар энэ бүх мэдээллийг бидэнд илгээсэн амьгүй бааtruуд буюу тэр судалгааны роботуудын адал явдлын талаар, ангараг гариг руу бид яагаад өөрсдийн биеэр очих хэрэгтэй талаар, дэлхий дээрх асуудлууд толгойтой үснээс их байхад яагаад заавал ангараг руу ингэтлээ мөнгө бас энерги цагаа зарцуулах шаардлагатай талаар, бас ангараг гаригийг яаж колончлох, мөн дэлхийжүүлэх боломжтой талаар дараагийн дугаарууд дээрээс хүлээн авч үзээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.